Сайн байцгаана үзэгчдээ. Аялын тойрог өнөөдрийнхөө дугаараар Хятадын эртний сүм улсын нийслэл Ханжоо хотоор аяллаа үргэлжлүүлж байна. Одоо бид нар болохоор Шанхайгаас Ханжоо гээд 250 км газар руу 50 минут яваад очих юм байна шүү дээ. Тэгээ Ханжоо дээр бид нар нэг хончоод Ханжоогоос Сүүжоо руу явхад 40-50 минут яваад Бээжин рүү явна. Ийм төлөвлөгөөтэй явж байна. Хятадын хурдан галт тэргээр аялж яхад Хятадын аяллаа анд гэсэн нэг тийм сэтгүүл гарсан байна. Дотор нь маш олон сонирхолтой зүйлүүд байна. Манай Монгол орны талаар сэтгүүлчийн аян замын тэмдэглэл гарсан байна. Тэгээд бид нар бас одоо хамт аялж байгаа Шанхай сурж байгаа дүү Нямкагаар бас орчуулуулад бас ингээд яриуллаа. Гэхдээ ер нь Хятад сэтгүүлчийн хувьд бол бас нэлээд олон зүйлийг бол хөндөж ярьсан байна. За нэгдүгürt Монголын одоо галт тэргэнд суугаад ингээд явхад ямар сэтгэл төрсөн бэ гэхээр ер нь галт тэрэг нь бол нэлээд дээр үе одоо хуучны загвартай онцгой вагон байна гэсэн сэтгэл төрөөд галт тэрэгний дотор орсон хойно миний сэтгэл нэлээд өөрчлөгдлөө. Яагаад тэгэхээр галт тэрэгний доторх одоо эдлэл хэрэглүүд нь яг дээр үеийн тэр Оросын одоо дүүбэн хэрэглүүдийг хараад үнэхээр сэтгэл хөдлсөн. Яагаад тэгэхээр энэ дээд зэрэглэлийн вагонуудад байдаг одоо материалаар хийгдсэн надад маш их таалагдсан гэсэн байна. Бас орон гэргүй хүүхдүүд ингээд вагоноор явдаг. Энэ хүүхдүүдийн талаар бас ихтгэл зовниж бас бичсэн байна. За манай галт тэрэгний үйлчлэгээ Монголын тал нутгийг бол ерөөсөө шинэ дэлхийг нээсэн юм шиг маш одоо гайхамшигтай үзэсгэлэнтэй байгальтай гэдгийг бас онцлсан байна. Галт тэрэгний парватникийг бол хэлэхдээ Хятад эмэгтэйчүүдийг бодох юм бол махлаг, мөртлөө маш сайхан эзэглэдэг. Тэгээ Монгол парватникаар үйлчлүүлээд ингээд явж байхад ерөөсөө энэ вагон дотор явж байхад маш сайхан ихтгэл төрсөө. Одоо Монголд ингээд галт тэрэгний үйлчлэг нь бол маш сайхан байна гэж бичсэн байна. Машинистыг нь бичсэн байлаа. Огцон мэргэлт дээр хурдан асахгүй ингээд явж ийн гэхээр маш одоо өөртөө ихтгэлтэй одоо галт тэрэгний жолооч нь маш мундаг гэж гайхаж ütсэн байна. За тэгээ энэ сэтгүүлээр гарсан зүйл маань болохоор яг Хятад хүний нүдээр одоо Улаанбаатарыг одоо монголчуудыг маань бас дүгнсэн юм дүгэлт байж байна. Одоо ялангуяа манай эмэгтэйчүүдийг бас бичсэн байна. Ер нь нэлээд сайхан одоо царайлаг хүмүүс байд юм байна гэж бичсэн байна. За тэгээ манай Улаанбаатарыг болохоор ингэсэн байна. Хотын төв нь ерөөсөө маш жоохон юм байна. Тэгээ бусад газараараа төв зам ерөөсөө ганцхан төв зам байдаг. 6хан урсгалтай. Энэ бол гайхах зүйл биш ээ гэх зэрэгээр ер нь Хятад хүний нүдээр монголчуудын талаар бас нэлээд олон зүйлийг бол бичсэн байна. Ханжоод ингээ ороод ирлээ ингээ хамтдаа Ханжоогоор аялья. Тэгээ энэ яг санаа хөшөө байна. Энэ бараг нэг 35-6 хүнтэй ингээд нэг том Хятадын гэр бүлийг ингээд хөшөөн дээр дүрсэлсэн. Энэ хөшөө болохоор 2009 онд хийгдсэн хөшөө юм байна. Тэгээ чухам яагаад энэ хөшөө хийх болсон шалтгаан юу юм бэ гэхээр энэ байшин болохоор Ханжоо хотын бас нэлээд одоо түүхэн дурсгалтай эртний одоо байшингуудын одоо нэг тоодогддог. Тэгээ энэ байшинд болохоор 10 хэдэн үеэр амьдаад ирсэн одоо бараг 1000 жил гэх юм уу да. Яг ийм гэр бүл байдаг. Тэгээд ерөөсөө энэ байшингаа ерөөсөө зарах дурггүй, өөрчлөх дурггүй, эцэг өвгдийнхаа захаасаараа энэ байшингаас ерөөсөө нүүхгүй, ерөөсөө өөрчлөхгүй ингээ амьдарч байгаа энэ гэр бүл байдаг. Энэ гэр бүлд одоо зориулаад Ханжоо хотын захиргаанаас хөшөө босгож өгсөн юм байна. Амьд нь одоо хийсэн хөшөө гэж одоо ярьдаг. Миний ирсэн газар болохоор одоо Ханжоо хотын Сэхва буюу одоо баруун нуурын хамгийн одоо урд хэсгээр оршин Лойфэн буюу одоо аян цахилгааны самхгийн одоо 5 давхарт гарч ирчээд байж байна. За энэ Ханжоо хот болохоор Хятадын одоо эртний одоо сүм улсын нийслэл байсан. Маш олон нээлт хийсэн яруу найрагч гүн ухаантан одоо олон эрдэмтэн мэргэд одоо энэ чээс төрж гарч ирж ирсэн одоо ийм хот байдаг. За монголчууд та бүдний одоо хамгийн сайн мэддэг одоо Италийн одоо нэрт аялагч одоо Венец хотын иргэн Марко Поло бас энэ хотод бол аялаад өөрийн гэсэн одоо тэмдэглэлээ үлдээсэн байдаг. Тухайн үед хамгийн гайхамшигтай хот байна. Европын одоо Венец хот одоо хажууд нь одоо үнэхээр сүр дарагдахаар тийм хот байна гэж одоо шагшиж бичсэн байдаг. Тэгвэл энэ Ханжоо хотын талаарх бас одоо Хятадын эртний хэлцэг байдаг. Тэнгэрт Диваажин газарт одоо Ханжоо Сүүжоо гэж одоо нэрлэгддэг одоо ийм түүхтэй хот юм байна. За сүм улс гэдгийг бол манай монголчууд сайн мэднэ. Одоо Чингис хааны одоо захиасан дээр одоо хэлсэн байдаг. Алтан улсыг мөхөхөд одоо маш амархан. Тэгээ сүм улсаас одоо зам асуу гэж одоо хэлж ирсэн. Одоо тийм эртний түүхтэй сайхан хотоор бид нар аялж байна. За мэдээж одоо энэ сүм улсын одоо эртний нийслэл
Ханжаа хотод бол үзэх харах юм бол маш их байна. Гэхдээ бид нар бол яг үзэгч тав хүндээ бүгдийг нь одоо яаж одоо бүгдийг нь үзүүлж барах вэ? Бас боломжийнхаа хэмжээгээр энэ одоо гол зүйлүүдээс үзүүлэх гэсэн санаатай байна. Манай одоо монголчууд одоо эртээр үеэс арам хүлгээрээ одоо хоорондоо уралдаж одоо хазаргаа өгтөөрөө одоо гайхуулж байсан бол тийм одоо хөрөнгөч нийтэд улсууд одоо нийгмийн бас нэлээд дээд зэндааны улсууд хоорондоо юугаар өрсөлдөг байсан юм бэ гэхээр одоо цэцэрлэгээр өрсөлддөг байсан. Цэцэрлэгийг одоо хийхдээ маш олон янзын одоо мод ургамал цэцэг тарьсан тэрүүгээр бас хоорондоо өрсөлдөж одоо бэл бинчин зэрэг зэндаага гайхуулдаг бас одоо тийм түүхтэй. Ханжаа хот бол маш том хот байна. Гэхдээ одоо Бээжин, Шанхай зэрэг одоо хотуудын дэргэд бол яаж одоо тэднийг гүйцэх вэ? Тэгтэл бас нэлээд том хэмжээний хот байна. За тэгээд энэ Ханжаа хотын бас одоо хамгийн гол одоо онцлог нь гэхээр баруун нуураа тойроод одоо маш олон түүхэнд дурсгалт одоо олон газруудтай. Тэгээс энэгээр бас аялал жуулчлал одоо хийж байгаа хүмүүс маш ихээр одоо ирж байна. Лифен гэдэг одоо цамхаг болохоор энэ 5 үетэй орчуулж хэлэх юм бол Аянга цахилгааны цамхаг гэсэн нэртэй. Манай эртний 997 оны орчин бол баригдсан гэж одоо үздэг. Хятадын эртний одоо 1000 жилийн түүхийг харуулсан одоо маш цөөхөн үлдсэн сүмүүдийн нэг. За Хятадын аялал жуулчлалын одоо газраас гаргасан одоо тийм зэрэглэлүүд байдаг. Одоо 5А зэрэглэл буюу хамгийн өндөр зэрэглэлийн жуулчдын үзэх үзүүрийн нэгд одоо энэ газрыг тооцдог. Лифе цамхаг бол үндсэндээ бараг сүйдэж мөхсөн гэж одоо бараг хэлж болно. 1924 онд энэ сүм бараг сүйдээд одоо энэ сүмийг одоо сэргээж засварлаж. За одоо үндсэндээ бол одоо бараг шинээр барьцсан гэж одоо бараг хэлж болохоор энэ сүмийн одоо цамхагын одоо голоор нөхөд чинь хятадууд бас сайхан засаж янзлаад цахилгаан шат хийгээд ерөөсө бүхэл зүйлийг одоо шинээр хийчихсэн. За энэ сүмийн одоо нэг давхарт одоо доотлын давхарт нэхэд тухайн сүмийнх нь одоо туйрыг ингээд тавьчихсан. Тэгээ боддын шашинтай олон сая хятад хүмүүс гадаадынхан бас энд ирж аз жаргал эд баялаг хүсэж бас ингээд зоос шийддэг бас тийм уламжлалтай. Яг хятадын ард түмний амьдралынх нь хамгийн гол одоо философи гэх юм бол аз жаргалтай эрүүл энх байхын тулд маш их одоо хэмжээний эд хөрөнгө зойр хурааж одоо зоосоор ариун баялаг байхыг дандаа биелэгддэг. Ер нь хаанч явж ирсэн дандаа л ингээд одоо зоос шидэл өөрийнхөө аз жаргалыг одоо хүсэж мөрөөдөж их хэмжээний эд баялаг бурхан тэнгэрээс одоо гуйдаг. Одоо тийм уламжлалтай. За монголчуудын хувьд бол одоо эд хөрөнгө гэхээсээ илүүгээр бидний хувьд өргөө бол баян, өвчнгөө бол одоо жаргал гэдэг шиг. Одоо хятад хүний амьдралын одоо үзэх үзэл одоо монгол хүний амьдралыг үзэх үзэл хоёр бол хоорондоо нэлээд зөрдөг. Тэр үүднээсээ бас манай монголчуудын хувьд одоо хятад соёлыг одоо буруушаах одоо бидэнд үл таалагдах. За хятадуудын хувьд ч гэсэн одоо манай монголын нүүдлийн соёл иргэншлийг бас л одоо бас муухайгаар дорд үзэж одоо хэлж исэн түүхтэй байдаг. Ерөөсөө одоо хятадууд бас ингээд ямар нэгэн одоо улс үндэстнүүдийг одоо хэлэхдээ өөрсдийнх нь одоо хэллэгээр одоо нэрлэжсэн түүхтэй. За Америкийг болохоор өөрсдөө одоо Мегва гэж одоо нэрлэжсэн. Мегва гэдэг нь болохоор одоо маш гоё улс гэж одоо төсөөлж исэн. За Японыг болохоор намханчуудын улс, Оросыг болохоор өсгөлэн улс, Германыг болохоор одоо цэргийн улс, Францыг болохоор одоо Пагва гэдэг одоо хууль цаацд улс гэж одоо нэрлэжсэн түүхтэй. За манай Монголыг болохоор Мингва буюу одоо бүдүүлэгчүүдийн одоо улс гэх зэрэг өөрсдийнхөө үзлээр ингээд соёлоо хүчээр тулгаж одоо үзэжсэн. Хятадуудын бас нэрлэлдгээр одоо Мингва гэж нэрлэгдэх нь бас тийм ч зөв зүйл бол биш. Хятад хүн бол яг манай Монголыг одоо бичсэн тэр ханзыг хараад бас инээд нь хүрдэг гэж хэлж исэн. Ямар ч одоо улсын хувьд өөрсдийнхөө нэрийг бол бид нар бас зөв дуудуулж одоо сурах ёстой. Одоо Монгол гэдгийг бид нар Монгол гэж заавал хэлэх ёстой. Одоо бид нар хятад ингээ аялаад явж байхад л ихэнх хүмүүс биднийг хангуу гэж хэлдэг. Тэгэхээр бид нар одоо Мингва гэж одоо хэлэхгүй Монгол гэж одоо бас нэрлээд байдаг. Тэгэхээр бид нар ч бас ойлгодгоо. Тэгэхээр бидний хувьд ерөөсөө өөрсдийгөө бид нар Монгол гэж одоо нэрлүүлэх ёстой. Ерөөсөө ямар ч улс гэсэн өөрсдийнхээ нэрийг бол одоо өөрийнхөө эх орныхаа нэрээр нэрлэгддэг. Одоо ийм байх ёстой гэдэг бас энэ далмаар бас хэлмээр байна. За тэгээд ер нь энэ Ханжаа хотын хувьд бол бас нэг гайхалтай зүйл нь одоо юу юм гэхээр маш олон түүхэн дурсгал зүйлээ бас ингээ хайрлаж хамгаалж чадсан. Тэхэн түүхэн дурсгал зүйлүүдээ бараг шинээр барьцсан гэхэд бараг хэлсдгээргүй сэргэн засварлсан одоо ийм байдлаар ажиллаж байна.
За миний ирсэн энэ газар болохоор одоо Сүн улсын нэр чанж UP-гийн бунхан байна. Сүн улсын төлөө маш олон баатарлаг авьяа байгуулсан одоо энэ жанжныг одоо нэр алдарт нь хорсож одоо хэлс хэрэг тулгаж одоо цаазлсан домогтой байдаг. За UP жанжныг цаазлуулах үед одоо буруу зүйл одоо хийснийг нь ард түмэн болоо хэдийгээр эсэргүүцэж байсан боловч одоо яаж чадаагүй одоо цаазлуулсан түүхтэй. Одоо UP жанжинтай холбоотой маш олон зүйлийг одоо хятадын ард түмэн домогчилж одоо өгүүлсэн байдаг. Тухайлбал UP жанжныг одоо цаазлж явах энэ агшинд энэ шудраг бус зүйлийг одоо харсан мод хүртэл игдүүцэж хорны төдөд чулуу болж хуурсан гэсэн юм домгийг өгүүлдэг. Тэгээ үүний улмаас одоо ард иргэдийн дунд одоо урагш нарын эсрэг одоо ард түмний маш их хөдөлгөөн өрнөжсэн түүхтэй. Тэгээ улмаар одоо 1594 онд UP жанжныхаа дурсгалыг хүндэтгээд одоо энэ хөшөөнүүдийг бунханых нь өн байрлуулсан байдаг. Одоо Ханжаа хотын иргэд тэр урагч нарын хөшөөр одоо нулимдөг байсан одоо ийм түүхтэй. Хөшөөрөө битгий шүлсэн хаяараа гэсэн тийм хятад ханз одоо бичсэн байж байна. Урагч сайд нарын одоо хөшөөг бас ингэж UP-гийн бунханы өмнө нүглийг нь амжилтуулах зорилгоор ингэж бүтээсэн байдаг. За та бидний харж байгаа одоо энэ ханз үсэг болохоор эх орныхоо төлөө үнчээр зүтгэн гэсэн үгийг UP жанжны дурсгал зориулж одоо бүтээсэн байдаг. За багцаагаар одоо 200 гаруй жилийн дараа Мин улсын үед түүхэн дурсгалыг мөнхжүүлж эх оронч хүний яруу алдрын илэрхийлэл болсон одоо хөшөө гэж нэрлэдэг. Одоо өмнөд хятадын Ханжаа гэдэг хотын Лууны ходог гэдэг нэртэй сайхан газар ирчээд байна. За энэ хавьд бол үнэхээр одоо сайхан байгальтай хэлэх үг болтохгүй сайхан газар ирсэн. За энэ ямар учиртай газар юм бэ гэхээр хятадын хамгийн үнэтэй цайны одоо нэг тооцогддог. Одоо Лууны ходог гэдэг нэртэй цай энд бас тариалдаг. Гадаад дотоодын жуулчид бас энд ирж одоо цайлдаг одоо ийм сайхан газар байна. Тэгээ энэ газрын одоо цайн одоо юугаар онцлогтой юм бэ гэхээр хятадд ургадаг одоо бусад төрлийн цайнаас ер нь амт чанарын хувьд хамгийн үнэтэй тооцогддог. Хятадд байдаг одоо жирийн цайнаас одоо 3-аас 4 дахин үнэтэй одоо ийм онцлогтой цайны газар байна. Тэгээ хэдүүлээ бас энэ цайны газараар бас явж сонирхъя. Тэгээ хятадын ард түмний хувьд бол одоо цайны соёл нь одоо хамгийн өндөр хөгжсөн. За хятадд нийтдээ ер нь одоо яг цайг бол одоо улаан, ногоон, цагаан, хар, шар, хөх гэх нийтдээ 6 төрлийн цайг одоо эдээ ундаандаа өргөн хэрэгжилж ирсэн юм ард түмэн байна. Одоо хятадын цайнууд андаа ихэвчлэн газар нутгийнхаа нэрээр нэрлэгддэг одоо ийм онцлогтой байх юм. За манай монголчуудын хувьд бол хятадтай олон мянган жилийн одоо эдийн засаг соёлын өргөн харилцаатай байсныхаа хувьд хятад цайг ууж хэрэгжилж ирсэн бол түүхтэй байдаг. Цайныхаа талбай дээр орж ирээд ингээ голоор нь алхаж үзлээ. Яг голд ингээ зогсож байгаа нэг актер одоо сэнгэнсэн үнэр байхгүй. Зүгээр нэг сайхан ногоо навчил үнэртэж байна. Тэгээд цайг одоо хийх явцдаа бол маш олон төрлийн дэг жайгийг бас баримталж бас цайны соёл одоо бүрддэг. Цайг бол маш ихээр хүндэлдэг. Цайг хийхдээ яг үндсэн 3 зүйлийг одоо голчилж анхаардаг. Цайг яг эд ургаадаг болцсон байх үед нь бас түүж авах ёстой гэж бас ярьдаг. Булгийн усаар чансан цайг бол хамгийн сайн амьд усаар чансан цай гэж нэрлэдэг. Цайг чанж байгаа одоо гал нь амьд гал байх ёстой гэж хэлдэг. Тэр нь болохоор модны нүүрсэн дээр чансан цайг хамгийн сайн цай гэж одоо нэрлэдэг. Цайны амтыг хамгийн төгс төгөлдөр бодох зүйл юу вэ гэх юм бол сайн чанарын шавраар хийсэн вааранд одоо цайгаа хийх ёстой гэж одоо үздэг. За ингээд бид хэд өнөөдөр ч ингээ Ханжаа хотоор явлаа. Тэгээ бид бас ингээд луугийн худаг гэдэг энэ цайг нь бас нэг ууж үзлээ. Тэгтээ бол их сайхан цай байна. Яг ингээд уухад аманд ингээд ааг амтагдчихэж байна. Үнэхээр одоо яг тэр газар дээрээс ингээд цайг уухад маш сайхан аагтай сайхан цай байна. Гэхдээ би бол яг цай судалдаг цайны мэрэгчлэлтэн биш болохоор надад бусад хятад цайнаас нэг тийм ялгараад байх одоо нэг онцгийн ялгаа бол нэг би олж харсангүй. Тэгээ ямар ч байсан өнөөдөр ингээ үзэгч та бүхэнтэйгээ бид нэр Ханжаа хотын бас олон түүх дурсгалт газрууд тэгээ бас цайны тариалангийн талбайгаар бас ингээ хамтдаа аяллаа. За Сүжээ хотын гол онцлог гэх юм бол эртний умард сүн улсаас одоо Чин улсын үеийг хүртэлх одоо хятадын эртний цэцэрлэгт хүрээлэнгээр алдартай байдаг. За эдгээр цэцэрлэгт хүрээлэнгийн
одоо хамгийн гол үзэл санаа концепцийг нь одоо хэлэх юм бол одоо байгалийн гоо үзэмж, урлаг, хүний оюун санаагын одоо төгс, хосолмол бүтээл гэж одоо нэрлэгддэг. Одоо эдгээр цэцэрлэгийн нэгээр одоо та бид хамтдаа аялах гэж байна. Үнэхээр том цэцэрлэг юм аа. 1509 онд байгуулагдсан цэцэрлэг чинь одоо 500 гаруй жилийн түүхтэй гэхэд чинь ерөөсөө яг байгаа чигээр ингээ хадгалагдаад үлдсэн. Хятад байдаг одоо 4 том цэцэрлэгийн хамгийн шилдэг гэж одоо энийг хэлэгддэг. Одоо олон төрлийн одоо ургамал, жимс, мөн байгалийн одоо сонин тогтод зүхий чулуунуудыг одоо зориуд зөөвөрлөн авчирч хийсэн. Цөөрөн дотор одоо янз янзын одоо олон сайхан загснууд одоо шүлжилдээд бужигнсан. Энэ дээрээд ингээ алжаал ядаргаагаа тайлахад хамгийн сайхан тохиромжтой газар байна. Мөнгөтэй, чинэлэг, за сурвалжит гэр бүл одоо ихэнх хэмжээний газарт одоо цэцэрлэгт хүрээлэн байгуулж тэн дотроо одоо олон янзын цэцэг, жимс одоо тарьж одоо энэ сайхан цэцэрлэгт хүрээлэнгээр хоорондоо өрсөлддөг байсан. Одоо ийм уламжлалтай. Ялангуяа шүлэгч, яруу найрагчид, мундаг том зохиолчд болохоор ихэвчлэн дандаа ийм байгалийн сайхан цэцэрлэгт хүрээлэнд сууж одоо шүлэг найргаа тойрвж байсан түүхтэй. Одоо Хятадын эрдний уран зураг, яруу найраг дотор бол одоо байгалийн сайхан цэцэрлэгт хүрээлэнгийн сайхныг магтан дуулсан одоо шүлэгчид, яруу найрагчид бол зөндөөл байдаг. Маш олон төрлийн цэцэг, жимс ургаад одоо энэ сайхан хүний гараар бүтээсэн цөөрөнд одоо олон төрлийн загснууд ингээ бужигнсан сайхан байна. Бидний нэг элчин муу гэдэг. За бид ингээ Сүүжөө хотын Далаа хот гэдэг нэг жижигхэн кафед ороод ирлээ. Энэ кафед болохоор ерөөсө дэлхийн одоо бүхэл орны одоо мөнгөн тэмдэгт одоо энд байж байна. За энэ наадталт нь болохоор энэ цаасан дээр болохоор энэ кафегаар үйлчлүүлсэн хүмүүс одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлөө бичээд ингээ наадаг. Ийм боломжтой сонин газар байна. За ийшээгээ бас сая бид нар явсан. Манай Монгол мөнгө байна. Зарим хүмүүс болохоор өөрийнхөө орны мөнгөн дэвсгэртийг гаргаж ирээд тэн дээр бас хүслээ бичээд ингээд энд орхидог одоо ийм боломжтой газар байна. Залуу хосууд нэгнийгаа санаад сансан сэтгэлээ цаасан дээр бичсэн байх жишээ нэ. Ерөөсө бүхэл орны мөнгөнд тэмдэгт байна да. Энэ одоо Арабын генар авах шиг байна. За манай Монгол мөнгөнд тэмдэгт. Манай 1000 төгрөг. Окей. За энэ юу вэ? За энэ Лаосын мөнгөнд тэмдэгт байна. Эквадор. Тэгээ энд байгаа хүсэл мөрөөдлийн ихэнх нь намайг ганц үе амьдралаас минь салгаж өгөөч гэсэн одоо хүсэл мөрөөдөл маш их байна. За зарим дээр нь болохоор маш их мөнгөтэй болгож өгөөч гэсэн хүслүүд байна. Хятадын залуучуудын одоо ганц сэтгэлийг зовоосон асуудал гэдэг бол гэр бүл болж хамтын амьдрал зохионо гэдэг асуудал бол маш их толгомцсон асуудал байдаг. Ер нь Хятадын нөгөө статистик тооцоогоор гэхэд нийт хүн амын бараг 60% дандаа эрэгтэйчүүд байдаг гэсэн юм тооцоо байдаг. Тэгээ Хятадын бас гэр бүлд болохоор эрэгтэй хүн одоо голомт залгах одоо хүү төрүүлэх сонирхолтой, одоо охин төрүүлэх сонирхол илүү багатай байдаг. Хүүсийн тэмцэртэй байдал бас алдагдж байгааг энэ битсэн хүсэл мөрөөдлөөс нь бас харж болохоор байна. Ерөөсөө ихэнх нь дандаа л одоо гэр бүлтэй болох юмсан, хань ижилтэй болгож өгөөч л гэсэн тийм хүсэл мөрөөдлөө битсэн байх юм. Энэ бидний анхны аялал дахид зөндөө аялах болно гэж бичсэн байна. Манай орчуулгыг бол манай Нямц цэр ингээд Шанхайд сурдаг одоо манай залуу хийж байгаа. Тэсэндээ юу гэх цаалбар хийж л да тийм. За одоо бидний аялаад ирсэн газар болохоор Шантан голын одоо эрэг дагуу байрлах Хятадын эртний худалдаа үйлчилгээний одоо төв болж хөгжиж исэн Шантан гудамжинд бид ороод ирлээ. За энэ гудамж болохоор маш их түүхтэй юм байна. За манай эртний 825 онд одоо Хятадын эртний Тан улсын үеийн алдарт яруу найрагч Байжуи Сүүжөөд байрлах одоо цэргийн эрхтнэр илгээгдсэн байдаг. Энэ үедээ Шантан голын эрэг дагуу хүмүүсийн ахуй амьдралын байдал худалдаа наймаа маш хүндрэлтэй байсныг бол анзаараад энэ газар худалдаа наймааг өргөжүүлж одоо усан замыг одоо сайжруулж хийвэл
маш их ашигтай болохыг анзаарч одоо хөгжүүлснээр одоо шантаан гудамжийг одоо үүсэх үндэс нөхцөл болсон гэж үздэг. Манай эртний өмнөх 825 оноос хойш гэдэг чинь багцаагаар 1200 орчим жилийн түүхийг дагуулсан гудамжаар бид нэр аялж байна. Яг энэ гудамж нь болохоор одоо эртний одоо Венец хотыг одоо санагдуулмаар. Гэхдээ яаж одоо энэ хотыг Венецтэй зүйрлэж хэлэх юм бэ? Яг нэг хэлэхэд байдлууд нэг тийм сайхан хот биш л байна. Гэхдээ яг тухайн үеийнхаа 13-4-р зууны үед одоо аялж исэн Европын аялагчдын бичиж үлдээснээр бол үнэхээр үлгэрийн юм шиг гайхалтай сайхан хотоо гэж одоо түүхэн тэмдэглэгдэж үлдсэн байдаг. Гэхдээ тэр 13-р зууны үеийн одоо хятадын бас соёлыг ингээд ярихад Европоос 500-аас 1000 жилээр хөгжлөөрөө төрүүлсэн байсан. За яг юугаараа төрүүлсэн байсан бэ гэхээр хятадууд анх бол дарийг бүтээсэн гэж ярьдаг. Луужиг бүтээсэн. Газар тариалангийн ургац нь одоо Европын тухайн үеийн авж исэн ургацаас 4-ээс 5 дахин их хэмжээний ургац авдаг. Хөгжлийнхаа дээд түвшинд хүрсэн байдаг. Тэр утгаараа тухайн үед аялж исэн одоо аялагч жуулчдын хувьд бол үнэхээр тэр үедээ бол үнэхээр гайхажсэн ханжаа сүүжээд аялаад газрын дэважин болсон юм сайхан газар байна гэж уулга алдчихсан түүхтэй. За яг одоогийн байдлаар бидний аялж байгаа байдлаар бол яг энэ дээр үеийнхаа тэр байгаа байдлаа ингээ хадгалаад үлдсэн. Яг урьж байгаа жуулчдын сонирхлыг татаад яг ингэж амьдарч ижээд гэсэн одоо ойлголтыг харахаас биш. Нэг тийм одоо сайхан сэтгэл хөдлөөд бас босч хараймаар бол тийм сайхан байдлууд биш. Яг 13 дугаар зууны үеийн одоо тэр Европын жуулчдын аялж исэн тэр гайхамшигтай байдал нь бол үнэхээр одоо тэр үед дэлхийн түвшинд одоо хамгийн одоо үлгэр жишээ болохоор энэ сайхан хот байсан. За ялангуяа одоо эртний одоо сүм улсын үед одоо Вэ улсын үед одоо энэ одоо ханжаа сүүжээ бол хөгжлийнхөө оргилд хүрээд энд бол худалдаа 8-аа цэцэглээд одоо дэлхийн одоо олон орноос ирсэн худалдаа 8-аачд бол ирж худалдаа 8-аа хийдэг. Бас тийм сайхан одоо үлгэр жишээ. Тэр үеийн хятадын одоо соёлын гол одоо төв болж исэн газар. Тэгээ энэ хотод болохоор одоо олон эрдэмтэн мэргэд одоо зохиолч, яруу найрагч, философч, одоо одон орон судлаач гэдэг ерөөсөө маш олон одоо суутай одоо хүмүүс төрж исэн түүхтэй. Тэгээ ер нь одоо бид нар бас ингээд гадагшаа аялахдаа бас тухайн орны түүх соёлыг ингээд бас харахын зэрэгцээ бас үзэгчдтэй бас юм ойлголт өгөх хэрэгтэй. Бас хамаагүй хэлхий одоо очиж байгаа газар ингээд магтаад үнэхээр одоо сайхан ингээд нэвтрүүлэг хийдэг бол бас энэ бас нэг талаараас буруу. Нөгөө талаар бол яаж юм гэхээр одоо байгаа газрыг байгаагаар нь хэлнэ гэдэг бол бидний хувьд бол бас маш их чухал зүйл дээ. Бид тухайн орныхаа соёл ёс заншлыг харуулсан зэрэгцээ яг байгаа байдлыг байгаагаар нь харуулах юм бол үзэгчид хүмүүс бас дахиж ийшээгээ ирж цаг зав мөнгө гаргахгүй. Тийм болохоор бас үзэгчд маань их тустай юм болов уу гэсэн ойлголтыг бас хэлмээр байна. Гэхдээ одоо үнэхээр байгаа юмыг байгаагаар нь ярихаас өөр яах вэ? За ер нь тэгээ манай аялагчид хятадын нутгаар аялах юм бол ер нь хот суурин газар, бизнес хөгжсөн газараас аялахаасаа илүүгээр яг байгалийн аялал жуулчлал ингээд ганцаарчилсан аялал жуулчлал хийвэл их зүгээр гэж одоо шууд бодогдож байна. Бид нар одоо маш их рекламад хурддаг штэ. Газрын дэважинлэг энэ одоо юу гэдгийг хятадууд одоо ерөөсөө маш олон сайхан домог зохиох дуртай ард юм уу? Тухайн газар өөрсдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд маш олон домог зохиодог. Тэгээ тэрэнд нь бас хуурдах хэрэггүй. Бидний аялж байгаа Сүүжээ хотын одоо энэ бодит байдал бол нэг тийм сайхан биш вэ нөө. Яг тухайн үеийн 13 дугаар зуундаа л одоо үнэхээр Европын олон жуулчдын одоо сонирхлыг татчихсан гайхалтай хот байсан гэж одоо түүхэн тэмдэглэгдсэн байдаг. Бид нар бол ирэхээс өмнө ингээл зураг тоос балкад харахад бол үнэхээр сайхан зураг харагддаг шүү дээ. Гэтэл одоо яг бодит байдал бол тийм биш. Ерөөсөө энд ингээл хятад хүний бохир заваан байдал амьдралынх нь одоо бохир хэв маяг гэдэг ерөөсөө л хаач адилхан байж байна. За Шанхай бол бас нэлээд ондоо байна л да. Бусад хотуудаа харьцуулахад нэлээд тийм европчсон хэв маягтай. Ямба ийшээ авда. Тэгээ газар байдал ямар муухай байна. Ер нь бол одоо Сүүжээ дээр бол нэг айхтар их юм санаж бол ирээд бол хэрэг байхгүй юм байна шүү дээ. Яг нь бидэрт одоо юу сонирн байна гэхээр хятад хүмүүсийн амьдарч ирсэн амьдралын хэв маяг за яаж одоо эдгээр одоо хэдэн зууныг одоо илээж наашаага ирсэн бэ гэдэг нь сонирн болохоос ш. Сүүжээ хотын одоо энэ годомж одоо ер нь хөвчлэн одоо усаар тусгаарлагдсан. Тийм болохоор
нэг газар руу явахын тулд заавал одоо ингээд заваар явдаг. Тэр амьдралын хэм маяг л одоо бидэнд бол сонирн байна. Бид хэд ингээд хятадын нутгаар аялаад за бараг 20 хоног аялчлаа. Ер нь хятадын амьдрал өөр нь хаач ялгаагүй. Ер нь ядуусын амьдрал ер нь л юм нэг тийм орог саарл. Ерөөсөө хятад хүний амьдралын хэм маягийн талаар ерөөсөө манай монголчууд бол бүгдээрээ л одоо мэддэг. Гэтэл ерөөсөө бидний тэр мэддэг зүйл маань улам бүр батчаад бас олон зүйлийг бас нэмж бас хэлмээр санагдлаа. За ялангуяа хятад хүмүүс бичсэн одоо муухай хятад хүн гэдэг ном бол нэг хэсэг одоо дэлхийд маш их шууган тарьсан. За хятад хүмүүсийн одоо дотор ч гэсэн энэ номыг эсэргүүцэж одоо тэр номыг зохиосон хүний хүртэл одоо хятадуудаас ад үзчихсэн тийм түүхтэй. Муухай хятад хүн ном дээр бичсэн зүйлийг хэлэхэд хятад хүн хүртэл одоо хятад хүний ойлгодгүй хятад хүний одоо амьдралын хэм маягийг маш муухай бохир зааван байдаг. Маш их чанга дуутай. Ерөөсөө маш олон зүйлийг одоо хөндөж бичсэн тийм ном байдаг. Гэтэл тэр номон дээр байгаа бичсэн зүйлүүд ерөөсөө яг л одоо энэ дээр бодит амьдрал байж байна. Одоо амьдралын ямар ч тийм баяр баясгалан бол бидэнд бол харагдахгүй байна. За мэдээж яах вэ? Зурагтаар бид нар хятадын амьдралыг үздэг. Тэгэхэд бол яах вэ? Мэдээж том хотын одоо сайхан хувцастай залуучууд амьдрал нь одоо сайн байгаа усвал зурагтаар гардгаас биш. Яг одоо энэ хүмүүсийн амьдрал бол үнэхээр одоо гондоохон. Эндээ манай монголчууд одоо хятадын хөдөөний вокзал дээр ингээл бид нар билет авах гал ингээл зогсож хахад одоо ямар хэцүү хүнд байдал байдаг вүлээ. Фото зураг гэдэг бол үнэхээр фото зураг одоо сайхан байдаг. Яг бидний видеод бидний одоо камерт буусан амьдрал бол ерөөсөө л бид нар хятадын үнэн бодит амьдралыг л одоо үзүүлэх гэж бид нар хичээсэн. Тэрнээс биш ямар нэгэн байдлаар тухайн орныг одоо магтаж муулахтаа биш. Одоо шаавланд гिचл одоо бид нар ингээ аялж яхад одоо бидний агаасаа үзэж одоо мөрөөдөж ирсэн шаавлын хийд бол бас л одоо тийм мөнгөний их үүсвэр олох тийм байдалд орчихсон байгааг бид нар ингээд үзэгч таавхандаа хүргэсэн. Ер нь одоо хятадын амьдралыг одоо хэлэхэд одоо нэг олон зүйл нуршааж яах вэ? Та бүхний өмнө одоо зүгээр зураглаачийн маань одоо дүрслэл та бүхэнд илүү ихийг хэлж өгөх байхаа. Хятадын нутгаар ингээ нийтдээ бидний ингээд аялсан 20 хоногийн аялал маань ингээ үндсэндээ өнөөдөр ингээ өндөрлөж байна. Бид нар одоо өнөөдөр сууж байгаагаас хурдан галт тэргэнд суугаад Бээжинд очиод Бээжингээс Улаанбаатар руугаа буцаад бидний аялал өндөрлөнө. 20 хоног шахам аялсан аяллыг маань үзэж сонирхсан нийт үзэгчдэд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.